Манай тал нутаг бэлчээр муутья. Манай багийн бодвол хол доор болжээ. Ширийн голын тал нутаг бол бас сайхан байсараа. Гэртээ гэртээ ажил хийн бас тоглол харуул заримдаа ханд явна. Төлөөлснөөс хойш сургууль эхлээд тэгээд айлын баг сургуульдаа явжээ. Манай багын одооны хүүхэдтэй өөрийгөө бас л тэгээд хөдөө наадаад л мал харуулад явж ирсэн. Түрүүлээ манай нутгийн өмнө талд бол нэг уудан бэлчээр байсан. Бас нэг манг байжээ. Манган дээр гараад наадна. Ангол наашаа манганаасаа буугаад бэлчээр дээр наадна. Цуглаа хоно. Их сайхан. Бүр гол мөрөнтэй шүү. Зундаа бүр гол дарын шүү. Усандаа бие нугаана. За. Аваа манай нутагтаас манай эрийн аваа баян аваа гэж байсан шүү. Тэр бол жилдээ нэг удаа тягтах. Цагаан сар одооны манай хуучин үлээлийн цагаан сар битүүлэн шиллэн гэрийн ахмад бол гэрийн хамгийн гол цогцол уур нь бол өглөөртөө жолгот ихтэй бүр мөргөн шүү. Монгол хүнээ зан бол бүр тийм. Гол явсан бол хол байна би. Колумбэрийн хэлард ичээ. Тэнд дэснээс одоо нутгаасаа салжээ. Ингээд одоо өвөр Монголын их сургууль төгсөөд. Юу ч одоо зуны амралт, өвлийн амралтаар бүр нутагтаа хайрцгаа. Хайжаар бүр уулж ин бас бэлчээр дөөгөр тэрнэ, манган дөөгөр тэрнэ. Тэгээд элэмгийнхаа аавт ямар шилэн мөргөн жолгон. Наад би хурал дээр миний гол үүрэг бол бүхэн барилдаа. Мөрнө уралдааны сарууд үрийг хүлээж би. Ангол энэ мөрөнсөн тэр уралдааны мөрөнсөн усад бол олон хин бол 10 хэдэн настай жоохон хүүхдүүд байна. 300 шахман мөр төвн мөрийн дөргөөг хилдэг ба. Эний үдээд бол ивасад жажан Монгол үндэст мөрн орон дээр хий үндэстэн гэдэг одоо энэ таар юм аа гэж. Их сүртэй. Монгол хүн бол одоо гол онцлогон Дэн Баатар өрлөг зэрэг хатуу зэрэгтэй. Бэгалийн хатуу чинь тэрэн зон боловсруулж ирсэн тийм. Одоо хийснөөс яваа. Иймээс энэ мала хамгаалах хэрэгтэй. Энд бол хүн бол малаасаа илүү жавно ондэн уу. Тэгээд малаан хамгаалдаг. Тэрэтэ Баатар зэрэгтэй. Монгол үндэст нь олон 8 хавагдаад ирсэн ба хоолндоо Дэн хийгээд. Дэн бол өглөг Баатар. Хамгийн нэг онцгой бол одоо мөрөн хурдан хүлэг сайн нэр хоёр бол одоо бүр ахтуу хоёр. Монгол хүн мөрнөөс салдаг. Гэтэл одоо манай монгол хүнд одоо ариг хүн бол бүр хотод орсуугаар мөрөн шатваа болсон байна. Малчааны хүүхдүүд нь бас одоо мотор унаад ивж байна. Мөрнөөс бас салгах хэрэгтэй. Монгол хүн мөрнөөс салвал одоо зэмдэх хүн болно шүү. Юу ч манай монгол хүн Монгол үндэстний хаан Баатар Жирх санаа адилж барагдгүй хатуу жирхтэй эний бол одоо боломжтой байх хэрэгтэй. Монгол хүнээ мөрөнөх мөрнөөсөн бол Монгол залуучуудад салж болох. Мөрөнөөд явгал ихэ. Монгол хүн Монгол бичгээ мартаж болох, монгол хэлээ мартаж болох.